За бүгдээрэнд нь өдрийн мэнд хүргье. Сая хотын дарга бас налаахын газрын маргааны асуудалд анхаарч байгаад баярлалаа. Би яг санал дээр хүсэл тавих гэж байсан. За энэ Эрдэнэ сум болон Улаанбаатар хотын хөлийн засгийн маргаантай холбоотойгоор маш олон иргэд аж ахуй нэгжүүд бол хохирсон. Би дүүргийн засаг даргын ажлыг 1 жил гарan хийгээд зовлонгийн одоо яг эдлээ сууж байгаа. Манайд горигт хэрэгжлийн байгалийн зохицолборт газар олон сайхан амралтууд байна. Бүгдээрээ үйл хөдлөлгөө барьцсан, үйл ажиллагаа явуулж байна. Яг бодит үнэндээ бол үйл хөдлөх газрын энэ маргаанаас болоод бүгдээрээ одоо сул агууламж болон арх тамхины үйлчилгээний зөвшөөрөл бол бүгд багхгүй. Одоо бүтэн жил намайг зовоож. Би захирагчийн ажлын албатай тухайн энэ үйлчилгээний улсуудтай энийг ярьдаг. Тэгэл эцсүүлдээ бол бүгд зөвшөөрлгөө тэгэл үйлчилгээг үзүүлээд явж байгаа. За хоёрдугаарт өнөөдөр горигт хэрэгжлийн байгалийн зохицолборт газарт үйл ажиллагаа явуулж байгаа. Байгаль орчны яамны олгосон энэ амралтын газар жуулчны баазуудад стандарт гэдэг зүйл юу ч байхгүй. Баахан малууд мал амтад одоо гидсээ хүүлүүлж гин бетоны хашаатай одоо амралтын газрууд нь мал амтан одоо бусад зүйлүүдийг явуулахгүй ямар ч тийм боломж байхгүй. За ингээм малчтаас нь гомдол гардаг. Гэтэл манай налах дүүргийн 6 дугаар хорооны унган иргэд одоо 400 гаруй иргэд бүр тэрэлжид өвөө эмээгээс эхлээд малтай мал бүхий иргэд маань өөрсдөө гэрчилгээ байхгүй дандаа хөөгдөж туugдаж амьдардаг ийм улсууд байгаа. Байгаль орчны яамд удаа дараа эдгээр улсуудыг гэрчилгээтэй болгож өгөөч. Олон жил ингээ үе дамжаад амьдэрсэн энэ газар нь байна гэхээр шийдэж өгдөг нэг ийм асуудал байна. Хоёрдугаарт Эрдэнэ сумтай холбоотой маргаа одоо замын хөгжлийн одоо 2 дарга сайн мэдж байгаа. Бид хоёр бас энэ газрын албаны Мөнхбаатар даргатай плей таймын замыг тавих гэж Эрдэнэ сумын засаг даргын олгосон 7 газрын эзэн нэрээд хөндлөн хөвтсөн ажлаа явуулдаг. Бид нар бүр сүүлдээ аргаа ороод танд одоо бид нар өөр одоо газар дүүцүүл санал болгоё гэж энэ ажлыг бас бид нар чөлөөлж явуулж исэн ийм эмгэнэлтэй жишээ байгаа. Бодит үнэндээ бол энэ бол налаахын газар нутаг 94 оны тэр засаг захиргаа хөлийн засгийн маргаанаараа бүх зүйл нь бол ингээд ойлгомжтой байж идэг ийм асуудлууд байна. За дээрээс нь цахим олголтыг бол би бас тусламж авъя гэж бодож байна. Баганга налаах багнуур гэдэг энэ аслагдсан дүүргүүд сонгоны харахынч бас хамаарах бах. Тухайн үед цахимаар баахан газар өмчлүүлсэн. Одоо ямар ч эдийн засгийн эргэлтэнд орох боломж байхгүй. 10 гаруй жил болж байна. Жишээ нь яг манай 5 дугаар хороо буюу хуучин Гордокийн цаатал 4100 орчим иргэдийн асуудал. Яг иргэдийн шүүгээд үзэхээр налахын иргэд тэнд ерөөсөө байхгүй. Сүхбаатар, Хаан уул, Сонгоны хайрхан гэдэг Улаанбаатар хотын иргэд. Тэгээ баахан дугуй булаа ийдсэн. Бид нар өнөөдөр тэнд эрчим хүчний станц, дулааны станц гэдэг ямар ч одоо төлөвлөлт хийх боломж байхгүй. Тэгээ энэ дээр бол нийслэл тусламж үзүүлээд бас энэ газруудаа чөлөөлөх, энэ одоо захимаар болгосон 10 хэдэн жил ашиглахгүй байгаа газруудыг туслах тал дээр одоо энэ нэг ясны хүний өмчлөлцөл газар юм байлээ. Тэгэхээр энэ дээр таад манаас тусламж үзүүлж хамтарч ажиллаад эх 26 оны төлөвлөгөөнд энэ ажлуудыг оруулж өгөөч гэдэг санал тавьж байгаа. За дээрэс нь манай налахад бас нэг зовлон байна. Тэсрэх бодисны үйлдвэрүүд. За одоо бүхэл томоохон үндэсний хэмжээний уул уурхайн тесэлгээний компаниуд налах дүүрэгт үйл ажиллагаа явуулж байна. Тэгээ бүгдээрийнх нь зөвшөөрлөн дууссан. Сунх хүсэлтэд тавьдаг. Бид нар сунх сонирхол бол байхгүй. Суурьшлийн бүс маань тэлээд байгаа учраас. Гэтэл яг өөрсдөө авсан одоо чинь газраас дахиад хамгаалтын зоон гэдээ татаад авчихдаг. Жишээ нь одоо нэг тесэлгээний компани 2 га газар дээр үйл ажиллагаа явуулж ирээгүүл тойруулаад дахиад 3 4 га газрыг хамгаалтын зоон гэдээ ингээд авчихдаг. Тэгээ ингээд үндсэндээ налах дүүрэг хойд хэсгээрээ горигт хэрэгжлийн байгалийн зохицолборт газар, урд хэсгээрээ үйлдвэр технологийн парк, одоо налах ухаан эдийн засгийн тусгай бүс гэдэг 7500 га засгийн газраас ингээд батлаад өгсөн газар нутаг байхгүй. Энийг бид нараас нэг тодорхой болгож нийслэлийн газрын албатайгаа хамтарч 26 онд нэг ажил болгож хийхгүй бол энийг ганц нь дүүргийн газрын алба бол хийж чадахгүй байлээ шүү, барахгүй байлээ шүү гэдэг саналыг бас тавья. Тэгээд энэ ажлуудыг эх 26 оны газар зохион байгуулалтын төсөв дээрээ бас та бүхэн маань анхаарч өгөөрэй. За тэгээд эцэст нь нэг хүсэлт байна. Хотын дарга болон нийслэлийн газрын албаныханда энэ газар чөлөөлтөн дээрээ, энэ зардал мөнгөн дээрээ налах дүүргийг хамруулж өгөөч. Энэ нэг жоохон газар дээр бид нар юм хийх гэдэг. Эрчим хүчний томоохон төслүүдийг хэрэгжүүлмээр байдаг газар байдгүй. Эргээд чөлөөлөх төсөв мөнгө байхгүй. Энэ дээр бас та хэд маань бас анхаарч 26 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туцаж өгөөрэй гэдгийг Мөнхбаатар дарга бүр амжилтлан хүсэж байна. Тэгээд амжилт хүсье.